Энэ залуу бол бөгөөд өнөөдөр түнд цаазын ял санаажээ. Түүний цааз бол хэний ч өмнө нь яж байгаагүй огөр нэгтэй аврах мангастай хийх өдрханы талаан юм. Кэсли арена руу хүл тавьсан мөчтөө өөрийнх нь би ямар хүнд байдалд орсныг ойлгодог. Энэ бол жинхэнэ бочингийн уул болгоч цогтох ямар ч сонголт байхгүй тул Кэсли ихшээд цавхилдаг нь. Огөр өнийг барагч үйл анзаарн шууд буцааж дайрна. Кэсли яшгүй бултаж амжих ба ганцхан цэвэр цохилтор түүнийг аль чадахыг ойлгодог. Азар огөр галзуу мэд хүчтэйч бас чулуу шиг тэнэг нэг нажээ. Тиймээс Кэсли огрын сар талыг олж мангасуудаа ширтэл өргөжлүүлэн цохино. Яг энэ үед манай хүү дотлон орж огрын хүзэг өөрийн бугуу цортол хүчтэй цохиж оногаана. Энэ цохилт даврахыг нураасан ч хэдхэн хормын дараа тэр эргээд бусаад ирнэ. Өөртөө сохорсон огр Кэслигийн хүлийг хугалж хоолойноос нь өргөд агарт гахчин. Цөвсөн олон түүнийг сүнсэн гэж бодогч Кэслигийн даврахыг хатснаар молгож гарна. Гар хөл нь хугарсан ч тэр өргөжлүүлэн тэнцэхэд бэлэн байна. Огр дахин давтлах үед Кэсли нүдлөө нь ирж цацаад нөөрлөө нүвдүүлнэ. Дараа нь тэрээр аврахыг газар төрүүлээ харч ундлан цэцэлтгүй цохижгүй цэдэг. Бүх хүндрэлийг сөрөн зогсож боол аригчгүй аврах шалгаруулах тэнцэнд яснаар бүх арена дуугүй болно. Гэвч Кэсли яагаад тэхэндээ амныхаа төлөө тэнцэх болсон бэ? Кэсли зодосны дараа бүтэн бие нөхцөн байдалтай газар сэрнэ. Түүний хараа бүрэлзэж мөчрүүд нь сольдон бас өөрийнх нь биш мэд санагдана. Тэр юу болж байгааг ойлгож чадахгүй байна. Өмнөх хямдартаа тэр мэрэгчлийн багсчин болох бүх зүйлтэй байсан юм. Авиас бие бэлтрийн хүчтэй цохилт гэрч буруу зам сонгосны улмаас тэрээр гангстеруудаар хүрээлүүлсэн харанхуй годамжинд нас баржээ. Түүний сүүчийн хүсэл энгийн бөгөөд тэхэн ганцхан удаа бокс тоглох байв. Тэр хүсэл нь биежээ. Түүний сүнс олон жил задуулж дээрш хүсэн сул дорой боол болох Кэсли хүүгийн биед сэрдэг. Кэслиг аажихан босоход асуудал юунд байгааг шууд ойлгоно. Энэ биеэ эмзэг тэсвэр хатуу жил муутай. Хүч чадваргүй тал бокст огт тохирохгүй. Энэ шинэ ертөнцид хэдэн өдөр өнгөрнө. Кэсли бүсэд боол дадлаач хичттэй цог игнэн зогсно. Тэдний өмнө багш эцсийн талааныг зарсна. Хин яригдэн тэр уур харуу илгээгдэх болно. Энэ нь ямар отохтой болохыг хүмүүр ойлгож байна. Уур хаа бол өвчин яж гэсэн үг. Нэрсийг нэг нэгээр нь дуудана. Сул дорой дадлаач хич бүрийг илдээсээ хүчтэй хүнтэй хосчолжээ. Тэд доод зиндааны хүмүүсээс салахыг хүсэж байгаа нэрт байна. Дараа нь Кэслигийн нэрийг дуудана. Түүний өрсөлдөгч нь том биетэй бочинлог дадлаач хичтийн донд хамгийн хүчтэй нэг нь ажээ. Игнээ дүндөө шимнээ тархана. Зарим дадлагчигч багшийг тэднийг өхүүлэхийг хүсэж байна уу хэмээн эсэргүүцнэ. Кэсли чимээгүй үлдэх ба. Хариуг нь тэр аль хэдийн мэдж байгаа юм. Тулаан 7 хоногийн дараа босгоор тавлагджээ. Зарчдын дараа илүү хүчтэй хэсэг бүлэг хүмүүс түнлүү ойртно. Солид ямар ч анхааруулахгүйгээр Кэслиг хөшөглөж чаална. Дараа нь илүү олон цохилгэн энэ бол шин зүйл биш. Өмнөх Кэсли энд нурч өндөг байсан ч энэ удаад тэгсэнгүү. Солид дахин цохилт өгөхөд Кэсли үнийг тод томроо харж байна. Нүдэр хон түүний хараанд маш удаан хөлөх бөгөөд ухаархаас өмнө биеийн хариу илтэж үзүүлнэ. Тэр булзаж зайлна. Бүгд хүлт чихшиг болно. Кэсли ортож очиод солидын хамгаалалт сарварсан хэсэг рүү гизлөөн цохино. Солидын царайнд цочирдсан байдал тодорох ба Кэслиг барьж аваад дээртгүү зан гаргасан хэмээн газар шидэлнэ. Тэр бүжиг хүмүүс түүнд ердөө 7 хоног үлдсэнийг сануулад холбоно. Кэсли хүндээр амьсгатан газар хэвтэн. Дараа нь тэр чухал зүйлийг ойлгодог. Энэ бие сул дорой байж болох ч нүд гарын цогцлогоо сайтай бөгөөд хурдан рефлекстэй ажээ. Энэ л хангалттай. Кэсли босч загсна. Түүний нүд товтоохон байна. Тэр энэ тулаанаас амьд гарч уур харуу явахгүй хар шийджээ. Тэр 7 хоног ирж чадах чинээгээрээ бэлтгэл хийхэд зарцуулна. Эцэст нь тулааны өдөр ирсэн ч хинч түүнийг ялна гэдэгт тэгсэнгүү. Энэ турхай хүү аврах том дархан залууг ялах магадгүй хэдэлээ. Тийм ээ. Үндсэндээ тийх хой. Тулаан ихэлж том биетэй залуу шууд дайрсан дорно. Тэр дахин хүчтэй далах ба Кэсли яриа ядаж болцож амжина. Хэмжээний ялхаан дэндүү их байна. Өндөр жин төвхий хүч гээл энэ бүхэлдээ нэг талыг барьсан байна. Тиймээс Кэсли хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Тэр булзаж, хойшоолхож, хажуу тийш голно. Харин цогцсон олон үнд дөрвөзнө. Хүмүүс зогтхоо болоод эрх хүн шиг тулж гэж хашгиран бүх юм цаана. Гэвч Кэсли үнийг тоосонгүй. Энэ бол түүний яг хүссэн зүйл юм. Өрсөлдөгч нь хүнд цохилтуудыг тасралтгүй өгч, тэсвэртгчээрээ бараад зөвхөн агаар цохиж эхэлнэ. Ганц ч цэвэр цохиж тансангүй. Эхнээсээ Кэслигийн төлөвлөгөө энгийн байсан юм. Том биетэй залууг залхаж ядраач хаад эрүүл үн цэвэрхэн цохиж дуусгах бөгөөд бараж бүтэлтэй болчихлаа. Гэвч дараа нь Кэслинийг алдаа гаргана. Өрсөлдөгч нь түүнийг гинт барьж аваад тавирга руу харигсаар цохино. Ясан хугарах чимээ тод сонсогдно. Кэсли дүнс шиг газар онно. Ийм эмзэг биетэй байхад ганцхан хатуу цохиж өхөлт хүрэх шахна. Хэсэг зөөр бүх зүйл дууссан мэт харагдана. Гэвч Кэсли дуусаагүй байна. Тэр өөрийгөө хүчээр басгаад ямар нэгэн галзуу хийн. Дараагийн цохилтыг шууд тухаараа тасч авна. Тархан залуу үнийг огт тонч хүлээгээгүй байв. Хуруугаар нөвдөлтгүй жааг мэдэрсэн тэр мөчөд эргэлдэж эхэлнэ. Кэслид яг л энэ хэрэгтэй байжээ. Тэр яран очиод техник далайчтаас болцож өөртөөгөө бүх хүчээ шавхан эрүүлэн төгс цохилт өгнө. Эхэндээ том залуу ямар ч зүйл болсныг ойлгохгүй. Дараа нь түүний нүд эргэлдэж хөлн чичрэн аренагийн шалан дээр нуран уннаа. Тэр босч ирсэнгүү.
Кэсси ялалт байгуулна. Бүх хүмүүс тооцоолт явагдах зур алмаарсан байдалтай харна. Эцэст нь шүүгч Кэссиг ялагч болсныг зарчна. Кэсси шив туранхаа хүү ялсныг хараад бүгд цачиртна. Олон түмэнлөө харангаа Кэсси амьд байгаадаа баяртай байж энэ амьдралаа утга учиртай өнгөрүүлэхээр шийдэнгүй байгаад инээн цагшин нудагаа өргөн. 7 хоногийн дараа боол 8-аач идэрч Кэссигээс бүсэд ихэнх дод түвшний боолуудын тасыг цөвлүүлэн авна. Одоо түүнийг оруулаад сургалтын төвд ердөө арга сурагч үргэжээ. Дараа нь нэгсэр түүнийг авахсын хаш руу дагуулж очих ба сургалтын төвд бүсэж очиход нь дөнгөнөөс салах болно гэдгийг мэдэгдэнэ. Энэ бол хаш идэрсэн анхны тохиолдол учраас Кэсси эргэн тойрон харж ажигшин. Нэгсэр түүний бэртлийн талаар асууна. Кэсси зүгээр байгаахаа хэлээд ээжээ ягаад түүнийг дуудсан зорилгын талаар сонирхно. Төрөөж талхаж байх зураа нэгсэр сүжийн талааны дараа ээжээ түүнийг сонирхох болсныг тайлбарж өгнө. Түүний өрөөнд ороход ээжээ Кэсситэй мэдрээд тэхэн уулзж байгаагаа дуулгана. Нөгөө талаар Кэссиг нэгт сэжиглүүлэхийг хүсэхгүй байгаач ээжээ нэгсрийг гадаа хүлээхийг тушаана. Тэр сурхойг хүсэхэд Кэсси зүгээр байгаахаа хийч татгалзана. Ээжээ үгүй хоёр дахин тавтахгүй гэдгээ сануулна. Кэсси сууад ягаад түүнийг дуудсан зорилгыг нь асууна. Тэд ярихаасаа өмнө түүнд ямар нэгэн жимс санаж болгоно. Түүнийг жимс идэж байх хооронд ээжээ түүнээс ямар нэгэн зүйл асуумаар байна. Гэвч боол хүн учраас татгалзах хэрэггүй гэдгийг сануулна. Кэсси үргэлжлүүлэн ярихыг хүснэ. Тэрээр сүүжийн тулаан дах Кэссигийн ур чадвар ялангуяа нэг цагштын ялалтыг нь мартна. Түүний аав үнийг аз гэж нэвсэн ч энэ нь тийм биш гэдгийг мэдэж ухаан нэмж хэлсэн. Үүнийг сонсоод зөвхөн саржийн зөхөж санамсаргүй тохиолдол байсныг ухаарч түүнийг ухаалах нэгэн босхойг ойлгоно. Дараа нь тэр талхаас эсрээд хэрэг хинэгийн эрүүл үнд төсцөх бол толгоос орчин биеийн тэнцвэр алдагддгийг тайлбарлаж өгнө. Гэхдээ энэ нь зөвхөн цохилтод хангалттай хүчтэй байсан үед өөрчлөлтөг ажээ. Үүнийг сонсоод ээжээ инээмсэвчээд мэрэгчлийн боксчин болоход нь хамгийн сайн ханыг хүснэ. Тэрбээр хэрэг аврах болж чадвал эрх чөлөөтэй болох боломжтой хийч зоригчулна. Сургалтын төвд буцаж ирээд дөнгөнөөсөө ангиж ирсний дараа Кэсси ээжээгийн хэлсэн үгсийн талаар эргцүүлэн бодно. Нөгөө талаар бэлтгэхийнхээ үеэр Торис бас л түүний эцсийн зорилго болох эрх чөлөөний тухай бодно. 14 настай байхад нь нэгсэр тунд боксчин болох ирээдүй бий гэдгийг хийжсэний санана. Энэ шалтгаанаар нэгсэр түүнийг фирмээс авчирсан юм. Дараа нь тэрээр шаргуу хөдөлмөрлөж авраг болоод эрх чөлөөтэй болохыг уриалжээ. Бэлтгэл хийж байхдаа тэр өмнө нь амьдралдаа ямар ч зорилгогүй байсан Кэссигийн тухай бодно. Гэвч Кэсси гинэт өөрчлөгдөж салидыг ялан дийлж амьд үлджээ. Түүний бодлыг кидж хэмээх өөр нэгэн хүү тасалдах ба салид түүнээс болж урхаараа илэрсэн тул Кэсси тэгчээс захад хамт арцхыг ятгана. Гэрч Торис энэ асуудалд тонч хайхамжгүй хандж байгаагаа харуулад түүнлөө нуруугаа харуулна. Хэрэг Кэсси өөрийгөө өөрчлөхийг хүсэж байвал тэр саад болохгүй гэж бодно. Тэр зүгээр Кэссигийн гоо говшаанд залхаж исэн юм. Харин Кэссигийн хайрыг илэрсэн бөгөөд тэр тасгал хийж явахдаа баг зэрэг болчихсон болжээ. Хэсэг хугацааны дараа тэрээр Кижа болон түүний бүлэгчтэй нүүр тулгарсан бөгөөд тэд түүнийг сүлүүдтэй байж тахад аз таарч амархан ясан гэсгэжээ. Кэсси тэдэнд хэрэг өөрсдийгөө гэмтээчвэл асуудал үүснэ гэдгийг томжиргүй хэлв. Гэвч Кижаг өөртөө нь харьцахад Кэсси зөөлөн хандна гэж тэр боджээ. Тэр үед Кэссигийн царай харж байв. Кижа түрүү тасралтгүй дайрч хэрсэн ч Кэсси дайрч бүрээс болтжээ. Тэгээд тэр Кижаг цэвэр аз алаад ясан гэж бодож байхад нь түүний эрүүл эцэст нь нэг цохилт буулгажээ. Эцэст нь Кэсси тэдний ямар их бардам хинэггүй болохыг боджээ. Маттис хочтой Кижа өндөр нураатай. Гарны урт сайтай бөгөөд энэ нь өрсөлдөгч нь хүрч чадахгүй зайд цохилт хийхэд боксын хувьд маш давуу талтай юм. Гэсэн хэдий ч Маттис том хөдөлгөөн болон сарвайсан цохилтуудаас олж өөрийн гарны уртыг хэрхэн ашиглахаа мэддэггүй байв. Энэ нь түүнийг манай хөвгүүний хувьд зүгээр нэг цохирын бай олгож үлдээжээ. Кэсси ямар ч засварлаг өвлөхгүйгээр дарамт шахалтаа үзүүлсээр түүнийг тасарчдаггүй цохиж байв. Найзаа задууж байгааг харсан нөхөд нь уурсан хэлгэнж Кэссилд дайрсан ч тэр бүх дайртаас нь болтож чадсан юм. Маттис санамсаргүйгээр нэг цохилт оноцтой болгосон гэд хит их бүдээж хүлээрэ гэж түнд анхааруулжээ. Маттисийн бүлгийнхэн өөрийг нь давуу талгүй гэж бодож байгаа учраас хүн цөлтэй байна гэж Кэсси хариу хэлв. Тэр үед тэд бүгдээрээ түнлүү дахин дайрсан ба Кэсси эдгээр хүмүүс өөрсдийнхөө нэр төрийг хадгалахын тулд өөрийг нь байнга дээрс хийж байдгийг бодож байлаа. Тэдний хараад тэрээр амьдралынхаа өмнөх мөчлөг таарч байсан иймэрхүү хүмүүсийг дурсан санажээ. Түүний бодлыг Торис тасалдуулж, үе тэнгийнхнээ бүхнийг шинээр хвшихийг уриалсан боловч тэдгээр хүмүүс Торисыг Кэссигийн талд орж байна гэж боджээ. Тэрээр хэний ч талд ороогүй бөгөөд Кэссид задуучаад үйж бас л дээршгүй загнаад байгаа Маттист бухимдаж байгаагаа тодруулан хэлжээ. Маттис үүнийг анхаарсаа арчснаас болж болсон хэрэг хэмээн эсэргүүцэв. Тэгээд Торис түнд Кэсситэй нэгээрээ толбохыг санал болгож өөрөө шүүгч байхаа мэдэгдэв. Үүнийг сонсоод Маттис Кэссиг толбохыг шаарджээ. Яг тэр мөчид манай залуу өөрийг нь дээш хүчтдийг айлх хэмжээний хар бараан царайтайгаар босч иржээ. Ямар ч тач Маттис дайрсан боловч Кэсси түүний цохилт удаан байна. Химэн шалгангоо хортон бөгөөд чадмгаа болтож байв. Тэр даруйда тэрээр Маттисыг улам бүр өдөө хатгаж гизлүүн цогчээ. Маттис үнэхээр уурсаж, уур хилэн бадарсан ч эцэст нь түүнийг унагсан Кэссигийн эсрэг төдийжин юм хийж чадсангүй. Энэ үеэр Торис Кэссиг хараад түүнийг яг их мэрэгшлийн боксчин шиг харагдаж байна гэж бодож байлаа. Кэсси ааваас
Угаасаа ядаж нэг хоёр залмих сурсан байж таарна гэж тэрээр таамаглажээ. Кижиг Торресоос яагаад өөрт нь тасасныг асуухад Торрес Бартон зангаар өөрийнх нь хүнд хариулахгүй гэж хэлв. Энэ явдлын дараа хинч Кижиг дахин дээрсэхэ болж тэд түүнийг боксинг дадлогчдын нэг гэж хүзэн зөвшөөрчээ. Энэ үеэр Август харшин хүзэн авах өрөөнд гадшхийн нэгэнд Толоныг үргэлжлүүлэхийг мэдэгдэж байхад нэгсэр сандарсан царайтай орж ирв. Толон бэлэн биш зөвхөн дадлагч боксчид байгаа учраас үнийг бүх хийгээч гэж тэрээр эзнээсээ гойжээ. Тэгтээс гад түнд дормон мөн ямар нэгэн зохисны боксчин авчираагүй байгаа тул тэдэнд хоочих боломж бий гэж хэлв. Дараа нь тэрээр түнд хоёр сонголт өгчээ. Эсвэл шилдэг боксчдыг бэлтгэх, эсвэл саруудыг нь явуулж золиос болгох. Тэр зөвхөн дормоныг өөрөө албахыг хармаар байлаа. Үнийг сонссны дараа нэгсэр гадал энэ бэлтгэжийн төвийг сүдэх гэж байна гэдгийг ойлгожээ. Дээрээс нь Торрес шиг гол тоглогч мөчөө алдчихвал энэ бэлтгэжийн төв ирээдүйтэй байхгүй гэж тэр бодож байлаа. Одоо түнд боксчдыг бэлтгэхэд ердөө 3 хоног үлджээ. Бэлтгэжийн төвд нэгсэр Торрес, Кижи нарыг цуглуулад 3 өдрийн дараа дормоны боксчидтай хийх тулааны талаар тэдэнд мэдээлв. Бүгд тэднийг хамгийн шилхэн гэж үзсэн учраас тэд сонгогчжээ. Торрес энэ баг ялах ямар нэгэн боломж байгаа эсхийг ноттой асуув. Нэгсэр царай бариад хон тэдэнд ялах боломж маш бага байгаа талаар үнэнээ хэлв. Энэ нь тэднийг өгөхгүй гэж бодож байсан Кижиг айлхаж хэрэгжээ. Үүнд тэрээр гадлын өмч болохын хувьд тэднийг өгөхгүй байхад баталгаажуулна. Гэхдээ яс хогор хэрэгсэл бий гэж хариулв. Үнийг үл томсорсон манай хүү хэрэг тэд сонгохдоо ялах боломж бий гэдэг дээр гол анхаарсан хандуулжээ. Хариу өгөхийн оронд тэрээр Торрес шаардлагатай туршлагын урамжлуулахын тулд 3 багштай спарринг хийхийг зааварлав. Дараа нь тэрээр Маттист айдасаа ингэж ирж сэтгэл зүгээ чангалахыг хүсжээ. Үүний дараа тэрээр Кижиг рүү хандаж хэрэг ямар нэгэн зүйл хэрэгтэй бас өөр дээр нь ирхийг хэлв. Кижи сайхны сайн үзүүлэлтийнхээ ачаар сонгогдсон ч нэгсэж түнд зөрүүлж юу ч тусгайсан бэлдээгүй байв. Тэгээд тэрээр багшаасаа түнд зөрүүлж бэлтгэжийн хамтрагч олж өгөхийг хүсв. Хэсэг хугацааны дараа Торрес өөрийн багш нартай хамт бэлтгэл хийж явах бөгөөд тэд түнд хүчтэй цохилтоор өрсөлд төчөө унгаж чадах тул өөрийгөө барьсгүй хатуу цог гэж зурж байв. Хэрв айжсэн ч өрсөлд төчийнхөө өмнө өгшгүй мөнхийн хүн шиг байх ёстой гэж тэд нэмж хэлв. Үүний дараа түүний багш хамраад дараа нь үргэлжлүүлэхийг хэлжээ. Удаах мөчид Торрес Кижиг анзаарч түүнийг сонирхож эхлэв. Энэ хооронд Кижи Валкири химээх хажилтсан залуутай хамт бэлтгэл хийж байлаа. Тэрээр Валкиригаас өөрөөр нь чулуу шидхийг хүссэн нь Валкириг авшруулсан ч тэр ямар тач шийджээ. Тэр даруйда Кижи орчин үеийн боксын гол төсвөрүүдийн нэг бол хаянг сандарсан мэд зарь тактикийг ашиглан чулуунаас болтов. Бэлтгэл хийж явахдаа тэрээр ердөө 3 хоногийн дотор болчингаа тамруулж чадахгүй гэдгийг сайн мэдж байлаа. Тиймээс тэрээр энэ тактикийг ашиглан өөрийн рефлекс дээр ажиллажээ. Энэ нь түүний хувьд гардаар хэрэгтэй зэсэн болжээ. Тэрээр чулууг гараараа барьж амгцаа Валкиригаас өнөөдрийн бичвэрээ дуусгахыг хүсв. Бүгд цугларсан газар орж ирээд зарим боксчид дормонд маш их уурсан дагааг хараад тэр цочирдов. Юу болсныг асуухад дормоны талаас зарим боксчид ирээд тэднийг задсан тухай мэдээлжээ. Тэдэнд ноцтой гэмтэл учраагүй ч Маттис яригдахгүй. Гэхдээ нэлээд айж байв. Валкири дормоныг алхаар очин хэмээн хашигсан боловч татгшаа орж ирээд дуугаа ахыг шаардсан нэгсэр түүний яриг тасалжээ. Тэрээр Валкириг алхатан нөхцөл байдал уур бухимдлага авахын оронд илүү хүчтэй болохыг тэдэнд сануулв. Үе тэнгийнхний хараад Кижигийн удаагийн талаан энгийн эрэгтийн зугаа цэнгэж байхаас гадна Шинт гадлын нэр төрийн төлөө болох учраас тэдэндээ өссөн холбоогоо ухамсарлжээ. Өөрөөр хэлбэл энэ нь хоёр бэлтгэжийн баазын хооронд тулаан байх болно. Эцэст нь тулааны өдөр ирж хүн бүр Август статай арин руу цөвлөрөв. Тус газрын хүмүүсийн талан тулааныг үзэхээр ирсэн мэт харагджээ. Нэгсэр боксчдын мэдрэлийг тайвшруулж хүчийг нь сэлбэхийн тулд тэдэнд дургамжийн гаралтай цай өгчээ. Тэгээд тэрээр хэрэг ялагдах гэж байна гэж бодож байвал хоёр хуруугаа өндөр өрөхийг тэдэнд сануулв. Би эргэтэн нь хугарч битгээс илүү нэр төр нь баг зэрэг шалгасан дээр штэ. Үүнийг хэлэхэд хамгийн түрүүнд Кижи гарч ирэв. Тэр цайгаа асааж дайд сандрав гэсэн хэдий ч нэгсэр түүнийг өргөжлөхийг зориулжээ. Кижиг алхаж харахаас өмнө Кижи түнд өрсөлд төчөө өөрт нь ойртуулж болохгүй гэж зөвлөжээ. Үүнийг сонсоод Кижи рүү хашгирч өрсөлд төчөө зохихын тулд өөрөө ойртох хэрэгтэй штэ гэж хариулв. Хормын дараа Кижи рингэн дотор зогсож явах бөгөөд маш их хайсан байлаа. Тэрээр өөрийн бэлтгэхийн төвдөө 14 удаа ясан туршлагатай дайчин нэрэхтэй тулдах гэж байв. Тулаанч залуу Кижиг шоолж зүгээр л дуртгаар өндөн нуруутай байлаа гэд түүнийг илүү хүчтэй болгочихгүй гэж хэлв. Мөн Торрес Кижигийн хөвшин байрлалыг хараад харааж цөхөж байлаа. Энэ зур дормон Кижи өндөр нуруутай ч гэлээ. Бас л балчир хүүхэд хിവэрээ байна хэмээн гадлыг шоолжээ. Энэ нь нэг сэрийг яг үнэндээ ялж чадах хүнийг явуулах ёстой байж дээ гэж гадлахаар бодогдуулжээ. Тулаан эхэлж бас Кижиг зөхөхөр дайсан ч Кижи үнээс болтож амжив. Олны харц түүнийг эсэргүүцэн толцохыг шаардсан хашгирдаж түүн дээр ирэх дарамт олон нэмэгдэв. Удаах мөчид бас Кижигийн толгой руу чиглүүлэн загсан бөгөөд Кижи дайралтаас хамгаалахын тулд гараа өргөжээ. Гэсэн хэдий ч бас түүнийг эдс рүү зөхөж амьсгалан богдуулжээ. Үүний дараа бас түүний нүүр рүү зөхөж Кижи газар онов. Үүнийг харсан үзэгчид уурсан хижээнд харин нөхөрт нь түүний төлөө санаан зовж байлаа. Энэ үеэр тоолох хуцаа эхэлж
Кижа бууж өгөхсдээ ирвэжтэй. Тэрээр багшийнхаа уртаа царайг хараад босч ирэв. Хэрв ганц цохилт хийж чадахгүй бүтлгүй тул бичгийн төвөөс хөөгдөхөө тэр сайн мэдэж байлаа. Өрсөлдөгч нь түүнийг шоолж чамд одоо ч талцах хүсэл ирмэлзэл байна уу гэж асуув. Тэрээр уурлан хэрийнж өөрийгөө бас тулаанч мөн гэж хариулжээ. Тэр даруйдаа багшийнхаа хэлснийг санаж өөрийгөө тайвшруулахыг оролдов. Нэгсэр яагаад Кэжи шиг хүн яжагцснаа бодож үзсэн эсхийг нь түүнээс асуув. Тэрээр юу ч мэдэхгүй бидгээ хэлжээ. Нэгсэр түүнийг багшчны хувьд асар их даваа талтай болохыг онцлоод үндсэндээ. Өндөр нуруу урт гар хүчнийхөө ачаар энэ тулаанд яжиг тасгүй байсныг сануулав. Гэвч тэрээр төвчөр алдснаасаа болж энэ тулаанд яжигджээ. Кэжи гэхэд ойрт хойг зөвшөөрөв. Хэрв тэр үнийг дахин давтвал түүний хувьд дуусах болно. Тэр түнд өргөж тайван байж айдасаа даван толохыг хэлв. Тэр өрсөлдөгчийнхөө дараагийн нүүдлийг таслан засаах зураа өрсөлдөгчөө өөрт нь ойртож болохгүй. Эцэст нь күжи урт гараа ашиглан өрсөлдөгчийнхөө нөөрлөө хүчтэй цохилдог. Үүнийг хараад түүний хамтрагчид баяртай байна. Кио анх цохилт нь яаж амжилт гаргасанд гайхсан ч удалгүй царай нь инээн сэлд тойров. Кио өрсөлдөгчөө эцэст нь цохиж чадсандаа нэлээд баяртай байна. Анхны цохилтдоо зэрэг орсон тэрээр өрсөлдөгчийнхөө нөөрлөө тасарчдгүй цохилт өгөх бөгөөд бас түүнээс босдох гэж хичээж байна. Үзэгчид бас энэ тишэл сэтгэл хангалуун байна. Энэ хооронд манай залуу Күчогийн бүчин стресséнд харигддаг учраас өргөж хортон бөгөөд уян хатан байж түүний дайралтыг илүү аюултай болгож байна гэж дүүнв. Одоо тэр эцэст нь Мантис гэсэн нэрийг хүртэх хэрэгтэй болжээ. Нөгөө тэгвэр бас Күчог цах мөчөөдсөн ядаг хүлээж байгаач өндөр нөрөөтэй болохоор одоо үүнийг хийж чадахгүй байна. Өөрийгөө хамгаалах хүртэл хэцүү болов. Одоо тэр Күчог дахин цахиход бэхэн болсон ч Күчо хамгийн сүүлийн мөчөд үнээс болтов. Кио мөн энэ мөчийг хүлээж байсан бөгөөд пассив газар унах зураа нөөрлөн шууд хүчтэй цав. Тэрээр багшийнхаа сэтгэл хангалуун царайг хараад өөрийгөө яасан гэж хашгирав. Яг тэр үед гадар шавн ялж байгуулахад сазирсан мэт нээж дорныг ялтаа шалав. Даран цаана нь бас тоглолтууд үлдсэнийг сануулсан үнийг ач холбогдохгүй болохыг оршдов. Бартан царай гархан тэрээр Вашкирид хандан нэгсэж гэрчсэн өөр хороо явах болно гэдгийг хэлхийг тушаав. Вашкири энэ мессежийг хүргэхэд нэгсэн шавруугаа эргэж хараад уг мэдээллийг дамжуулав. Тэрээр мастер согтуу байгаа учраас дараа нараас нь хөөх болно. Гэхдээ аюул мэдрүүл даруй бууж өгөх ёстой гэж нэн чижив. Гэсэн хэдий ч Торрес түүнийг гарцаагүй ялна гэж хэлээд санаа зовнилыг нь үүстав. Торресын нүдэн дэх галыг харж явахдаа манай хүү басцаас хамаагүй дэд түвшинд байгаа Торресын өрсөлдөрч мулгааны тасаар бодов. Рингэн дотор мулга түнд бууж өгөхийг зөвлөсөн ч Торрес тулаанаа өргөжлүүлэхээр хатаа шийджээ. Тулаан ихэж бүх хүний гах шашрыг төрүүлэн хоёулаа биенийхээ нөөрлөө хүчтэй цохилт буулгав. Мулга Торресыг цохих гэж оролдсон ч Торрес болтож амжсан байна. Гэхдээ мулга дараагийн мөчтөнд түүнийг цохиж амжив. Торрес бартан загинж мулгад өөрийг нь хідэн удаа цогсноо хийж шоолов. Мулга түүн рүү хараад Торрес идэвхтэй тулаанчтай толтож тассан бололтой гэж тэмдэглэсэн ч энэ нь түүнд ялхад тус болохгүй гэдгээ мэдэгдэв. Үүний дараа тэрээр Торрес руу дахин дайрсан боловч энэ удаад тохоогоороо толгойг нь цохив. Торресын өнгө аяс бараан божд тохоо ашиглах дөрөв зөрчсөн хэрэг гэдгийг санаалав. Гэвч мулга хинэггүй өнгө аясаар энэ бол зүгээр санамсаргүй явдал байсан гэж хэлв. Тэр толгойс ихсэж хэрв иймэрхүү байдлаар үргэлж хэлбэл өөрөө ч бас бүхнийг хийх болно гэж хэлээд царай барактар болов. Мулга хэдийгээр ангиллын тулаанч болж чадахгүй 18 хүнийг ярьж туршлагатай тулаанч болсон тохоогоо бодов. Гэтэл Торрес эрдүүл шавьяхад түүнтэй толцоход одоо хүндэлтэй байна. Торрес түүнийг тасралтгүй цохиж байгаа нь мулгаг яагаад унахгүй байна вэ гэж хайхад хүргэв. Энэ хооронд үзэгчид Торресийг зэрлэг хаатай зөөрлөн уг тулааныг үзэх гэж давталж байна. Манай баатарч мөн адил юуныг бодож байна. Дараа нь Торрес мулгад амс хийх завдлаа өсгөө зөксөөр эцэст нь унах. Торресийг рингний гадаад байхад нэгсэр түүний боксын өөр чадвар болон үзэгчдийн сэтгэлийг хангасан байлгасан байдлыг нь магтав. Манай хүү ринглөө буцаж орох гэж байхад Торрес түүнийг зөксөөгөөд тэдний ялаж түүний үзүүлбэрийг шалтгаална гэдгийг сануулж Торрес дүүнийг сайхан дуусгана гэдгийг амжив. Нөгөө талд 11 ялалт байгуулсан Дармны талын хамгийн сүүлийн тулаанч бол Бурита юм. Түүнийг хараад хүмүүс өөрсдийнх нь хүүхдүүд Кэжигээс том гэж шоолон ярьж байна. Вашкири түүнд хамгийн сайн сайхныг хүсэхэд үүнийг айжаа анзаарав. Тэрээр түүнээс Кэжтэй хэрхэн танилцсан талаар асуув. Вашкири түүнд бэлтгэл хийхэд нь тусалсан гэж хариулаад Кэжи рүү чулуу шидэхэд Кэжи түүнээс болтов. Кэжи рүү харангаа дорнгинуудад түүний боксчин ярих магадaltaй гэж тэмдэглэв. Энэ нь готлыг дахин ичтэй өг хэсгэд хүргэв. Энэ хооронд Мөн Кэжигийн тулааныг тэсэн ядан хүлээж байна. Бурита Кэжи дээлж чадахгүй гэдгийг хэлээд уус хялбгойж ингэснээр тулдаж хэвшв. Хурдыг нь шинжилэн судалсны дараа Кэжи болгоомжсэн бөгөөд Буритагийн хурд аюултай байж болох тул тэр үнийг тооцоолоогүй ээжээ. Кэжи яагаад түүний цохилтоос болтож чадаж байгааг Бурита ойлгохгүй байна. Нөгөөтэйгөр Кэжи байдал модуль цогтох төзөлсгөөний талаар бодож байна. Кэжи Буритаг цохиход тэрээр үнийг сул цохилт хэмээн тохирхов. Энэ хооронд 11 ялалт байгуулсан Бурита шиг хүн яг л хүүхд шиг Кэжиг цохиж чадахгүй байгаа нь үзэгчийн дургүйсийг төрүүлж байна. Кэжи мөн түүнийг зүгээр нудрага ашиглах хэмээн өдөв. Кэжи үзэгчдийг ашиглан өөрийг нь уурлуулж байгааг ойлгосон Бурита түүний тактикийг ухаарав. Тэр ямар зорилготойг нь ойлгохгүй байгаа ч ямар ч байсан түүнийг бод нэрхэх болно. Үүний дараа Бурита Кэжиг байнга цавах гэж орчсон бөгөөд
Кэши тэдгээрээс бүгдээс нь цаг тухайд нь болтжээ. Энэ тусааныг хараад хүмбэр гайхав. Кэштэй тусалдаж байхдаа буррито мэдрэмж нь маш хорцойдог болохоор Кэштэй жинхэнэ шавь холонцгүй гэж бодов. Шавь хүн болох Кэшийг цохиж чадахгүй байгаа бурритод дараа нь бас уурлав. Үүнийг сонсоод Эжа Кэши бол зүгээр нэг санаандгүй тулаанч биш гэдгийг бодов. Тэрээр бүсэд тулаанчдаас өөр гэдгээ тэдэнд харуулна гэдэгт итгэжтэйгээр түүнийг дотроо зоригчжээ. Тулааны явцад Кэши дайсны хөдөлгөөнийг шинжлэн судалж байна. Өрсөлд хүчин тулал дотаа зөвхөн баруун гараа ашиглаж байгааг тэр анзаарав. Тэрээр мөн цохилтын хэм маягийг содж байна. Кэши зүүн крюк дараа нь баруун апперкатаас зайлс хийсэн ч ингээд бултаад байж болох уу гэж ирвэсв. Эвдэрхий бие начаажийг дааж дийлэхгүй байгаа тул цохилтуудыг өөртөө авахын дээр үү гэж тэр гайхав. Гэхдээ яг тэр үед тэрээр цохилтгүйгээр ялах боломжгүй гэсэн найзынхаа зөвсгөөг санав. Тиймээс тэрээр өрсөлд хүчийнхээ хөдөлгөөнийг шинжлэн судлах хэм маягийг ажиглах мөн эргүүлэн цохилт өгс мөчийг хүлээхэд болтох нь хамгийн сайн арга гэдгийг даруй шийдэв. Тэрээр дайсны хүчийн ажиллагаа цээж, мөр, бих хүс дээр анхаарсаа төвлөрүүлв. Энэ нь цохилтыг өрчлөн таамаглахад болон сөрөг давтахад битгэхэд тастай болохыг олж мэдэв. Энэ зур буррито Кэшигийн сар ташийг хайн өөрнийг цохиж бэлдэв. Кэшигийн эмзэг бие энэ цохилтыг дааж чадах хэсэгтээ эргэлдэж байсан ч боксын тош цогоосон яш хослон түн ялгаж байгуулсан гэсэн итгэжийг хүчээ. Дараагийн мөчид Кэши өргсөн надрах. Даагуур нь шамбан орж бурритог цохив. Тэрээр эхнийхээсээ илүү хүчтэй хоёр дахь цохилтыг хийв. Турш цогтой тулаанчтай тололдож буй сар дорой биетэй хүүхдийг хараад хүмбэр гайхав. Энэ нь зөвхөн өрсөлд хүчийнхөө хэв маягийг уншиж чадсанаар боломжтой юм. Ийм эмзэг харагддаг хөө ийм хүчтэй цохилт өгч чадна гэдэгт буррито итгэж чадахгүй байна. Баруун гар нь хүнд гинцнийг нь мэдчихсэн тул Кэши бурритог одоо бууж өгөөсэй гэж хүсэж байв. Гинт буррито эргээд босоод ирснийг тэр олж харжээ. Кэши дараагийн дайрттай талахаар битгэх зур тэрээр ууртайгаа ширүүн харцгаалаа. Буррито шодрох тулаанд Кэшиг ялж чадахгүй гэдгийг ойлгов. Тэрээр рингнээс атгүй эс шүүрч аваад Кэшигийн нүд рүү цацаж хараагүй болоход даваа ирэх болж авахыг найдав. Айлын шудраг бус үргийн улмаас хашгирсан ч дорн баяртай байж. Тулаанчид унах үед энэ зүйл тохиолддог гэж мэдэгдэн энэ тактикийг хэвэн гэж үзв. Кэши хүч тамираа алдаж эхэлсэн бөгөөд бууж өмөр санагдав. Бараг сохорсон тэрээр эмзэг болж энэ нь бурритод хүчтэй цохилт өгч газар унах боломжийг олгожээ. Гэсэн хэдий ч Кэши үлдсэн хүчээ цуглуулаад тулаанаа өргөжлүүлэхээр дахин босож ирэв. Өөрөөр дүүрсэн дайсан тулааныг эцэслэн шийдвэрлэхээр болохоор Кэши үг яарангүй. Бурритогийн хөдөлгөөнийг аль хэдийн шинжилэн дуусгасан Кэши 50 хിവэр үлдэв. Өрсөлд хүчин өргөж баруун гараараа хөвчдөг болохыг тэрээр дүгнээ цагаа яг тагаж хөдлөв. Кэши дайралтын доогоор болтноор түүнийг унах хүчтэй цохилтоор өргөжлүүлв. Кэши тулааны ялагч болов. Тэрээр бахархсан сэтгэл тавтаж, тайвширх мэдрэмж төрөв. Тэр баяртайгаар хашгирв. Айжа гайхширч, өг тулааныг үзэхээр ирсэндээ харамсангүй. Дасгалжуулагч үүнд итгэж ядан зогсож байна. Түүний сургалтын төв ялаж байгуулсан тэрээр бахархаж байв. Тулааны дараа баруун дорн тас газрыг орхин явж гадуур тэдэнд 3 бүтэн хаймахтай л 2 сарын дараа урах хураалтын үлээрж ирэв. Сурагчид талбайгаас төмс хурааж авдаг. Киёын ажлыг дургүйцдэрч Кэши төмсний хайрцаг зөөхийг бочингийн бэлтгэжийн нэг хэлбэрээр үзэж байна. Одоо Кэшигийн бие маш олон өөрчлөлтийг тоолж илүү том бөгөөд илүү хүчтэй болжээ. Тариачид түүний шаргуу хөдөлмөрийг мартан сайшааж өөрсдөлтөнд хамт зарим ачаар зөөхийг хүсв. Тэд сурагчид гүн өөрсдийн ургацын баярын багшчид мөн эсрэг талаар эргэлзэж байлаа. Киотед дадлгаач ирч тул оролцох хэрэггүй бөгөөд бүтэнжиж хүлээх ёстой тул ирж чадахгүй гэвч тодорхой хэлв. Тэд ургацын баяраар юу хийхээ гайхаж эхлэв. Баярын гол үйл явц нь бокс байв. Гүн өөрсдийн хамаатан гадаалсууг арга хэмжээг цахан байгуулдаг. Дормон болон августын бижбижийн төвгөний ивэждэр өрсөлддөг боловч сурагчид оролцох хэрэггүй байлаа. Кэши талаанд оролцохын тулд бүтэнжиж хүлээх хэрэгтэй гэж бодсон ч тэр жил хордон өнгөрөв. Гадуусын хүлээн авах өрөөнд нэгсэр багшаасаа сурагчдаа бэлтгэх бас нэг жил өөхийг гуйжээ. Гүн баярын арга хэмжээнд бижбижийн төвийн 3 алдартай дадлгаач ирчийг оролцуулахыг зэрлэг хуваараа хүссэн гэдгийг тайлбарсан баран татгалзав. Тэрээр гүний тулаанд тэдний ястын талаар сонссон байх гэж үзэж байна. Гүн Өсли бол хаант улсын 5 гүний нэг бөгөөд түүний хүсэлтээс татгалзах боломжгүй юм. Баруун тэд нөгөө 4 гүний байшин цаганд нь очих хөстэй бөгөөд тэр мөчөөс хэвшин 3 дажгаач ирч мэрэгжлийн багшид тооцогдох болно гэж нэн чийв. Баруун тэд бүгдд нь гадлын сургууль тариалагдгийг бичсэн тамгадар хар шийдэв. Кэшигийн тамга одоо ч өвдөж байгааж энэ нь түүний бокс тоглох боломжтой хийгдэх. Гүний ордон руу явах замдаа Эжа Кэши тандаж албан ёсны боксчин болсонд нь баяр хүргэв. Тэрээр түүний ачаар одоо язгууртнуудын хажуугаар алхаж чадж байгаагаа дурджээ. Кэши түүнээс өөртөө нь үнэхээр ярьж байгаа эсхийг асуухад тэр үүнийг хүлээн зөвшөөрөв. Тэд гүний ордон руу хамтдаа алхав. Тэрээр Кэшиг маш их өөрчлөгдсөн тул баярын үеэр Төвшинхээ үрдүн харуулхыг зөвлөв. Тэр үед Кэшигийн найз түүний чихэн шимнв. Бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн биширч улаан ус зүзэн уруушийг нь мартахад Кэши мөн түүний үзэсгэлэнтэй хүлээн зөвшөөрөв. Тэгтэл Торискио тандан тэдний эзнээс болж асуудал татахгүй байхыг сануулв. Дараа нь тэрээр Кэшигээс юунд санаа зовж байгааг асуусан ч Торис царайгаа барайж хон түүнийг дуугүй болгов. Шөнө болоход аял хүчит аяллаа өргөжлүүлэхийн өмнө амрахаар шийдэв. Кэшигийн тайван бүсгүй тэнгийнхэн наалтдаг хорхоо шавчид дургүйцэж яагаад уулаар аялж байгаа гайхав. Тэрэн дотор гадаж охины ирсэн харагдсан тул хвчээд амрахыг санал болгож
Харин аав нь харуулуудтай хор гарчээ. Харуулууд ургацсан үеэр дээрэмчид илүү идэвхтэй байдаг гэдгийг сануулж ярахыг шаардав. Тэрээр дээрэмчдийн аюултай тэмцэж чадахгүй юм бол яагаад тэдэнд цалин өгч байгаагаа асуугаад татгалзав. Будны цаанаас боксчид шажигнах чимээ сонсож хөдөлгөөн ажиллав. Каллиг явахыг яруулахад баран ууртайгаар өөрийнхөө ажлыг хийхийг сануулав. Яг тэр мөч хорц үзүүртэй зүйр тэднийг хамгаалж байсан нэгэн баатрын толгойг нэрт сүйжив. Барааны салбар хэсэг үл мэдэгдэвч этгээдүүдийн гинтийн дайртад өртөв. Саман бороо ажмаар нандахад дээрэмчдийн бүжүүжж бутны цаанаас өсрөн гарч ирэв. Тэдний тоо олон. Санаанч бас ноцтой байлаа. Харуулын тоо цөөцсөн тул бүжгээ хамгаалахад туслахын тулд тэдний сувлж өгөхийг Калли багшаасаагүй. Нөхцөл байдал хүнд байгааг ойлгосон нэгсэр боксчийн төвчийг хурдан тайлж баран болон түүний охины аюулгүй байдлыг нэн тэргүнд тавихыг даалгав. Дээрэмчдийн нэг нь боксчдыг олж харуул дайрав. Шөнийн харанхуйд аврах том элдэг яс хийхэд тэр цавхтаас бултаж дээрэмчин хажуу тийш бүдэрч болов. Тэрээр Элия Годолов хоёрыг олж хамгаалахын тулд хамгач чадлаараагүй. Харуулууд барныг аюулгүй газар хүргэсний дараа тэрээр Айшаг тэрэг дотор хിവэр байгаа талаар хашгирч байв. Калли тэрэглүү ярангүйхэд мөн тэрэглүү яваа хүчтэй бөгөөд залтай дээрэмчин түүний занд сад уржээ. Түүнийг зогсоож чадалгүй Калли дээрэмчний хүчинд хідэн алхамхаа шийдэгдэв. Дээрэмчин тэрэгт хүрч хаалгыг нонгоолгоход Айшаг дотор нь чичирч сууж байв. Энэ хооронд Калли тэнхээ орох гэж хичээж байгаад арт талаас нь Айшагийн нэрийг чөрөнгөө барж хашгирав. Айшаг шүүрч авсан дээрэмчин тодорхой бос зүг рүү амархан зөвтөв. Тэдний юу хийж байгааг гайхсангүй сандарч хашгирав. Калли охиныг нь эргүүлэн авч хийнэ гэж амлаад дээрэмчний хойноос хурдан хөдлөв. Хүүцэлтийн шурхтай голоо харсан хадан цохон дээр дуусав. Тэрээр дээрэмчин зогтох газар байхгүй гэдгийг онцлоо. Дээрэмчин бүсгүй газарт тавиад тэнхээ үүд сэлмэг чивлүүлсэн үнэнч байхыг шаардав. Энэ замаар өнгөрсөн амьдралынхаа гамшигыг дурсан Калли дээрэмчний арга барилыг гайхаж дээрэмчний төгсгөл зайлшгүй гэдгийг дурджээ. Дээрэмчин сэлмээ өргөж түүхийн төгсгөлийг зарлав. Түүний зогсолтыг ажиглаад Калли өгөр биш гэрцэн гладиатор босхойг ойлгов. Дээрэмчин дайрч хийхээсээ өмнө өөрийн 42 ялтаараа бахархалтайгаар зарлав. Өрсөлд бичээнхөө ур чадварыг үл харгалсан тэрээр бултаж гар дорны шорхон орч аялаг шүрч ав. Өөр сонгочгүй тул тэрээр ирмэглүү гүйж очиод түүнийг чанга тэврээд шорхтой гос руу өсрөн орж усан шумбов. Голын нөгөө эрэгт хүрээд ээжээ амсгаж байгааг хараад Калли санаа намрав. Болсон явдлыг ярих зураа тэрээр шалбаг болтлоо нэвтэрчээ. Тэд өдөлгүй хорогдох жижиг агуу алжээ. Тэр зөвхөн нэг нүдтэй дээрэмжин зохиоснаар санаж байв. Ийм нөхцөл цэргийн хувиртын техникийг ашиглана гэж төсөөлөөгүй байснаа Калли эргцүүлэн бодов. Тэрээр төмөр асаахыг хүссэн ч модод хит чихтэй бөгөөд энэ нь тэдний байршлыг чинь гэж тайлбарсав. Ноётой хувцаснасаа болж тэрээр хүйдэн чичрэв. Түүнд туслах царийн ганц арга зам бол хувцсыг нь хатаах буюу тайлах явц гэдгийг тэрээр тайлбарсав. Энэ санаа Айшагийн өөрийг хүргэсэн ч хөлтөөстер гэдгийг Калли хатуухан тайлбарсав. Тэрээр өөр зүгээ харахгүй гэдгийг амлав. Тэрээр түүнийг зөрөгтэй байна гэж буруутгасан ч түүний нэг тэргүүний зорилго бол аюулгүй байдал гэж зүтгэв. Хэрв түүнд ямар нэгэн зүйл тохиолдвол түүний амнасаараа төрөх болно гэж тэрээр нэмж хэлв. Дургуутсан ч Айшаа зөвшөөрч эргэж харахгүй байхыг сануулав. Эргэлзсэн Калли хүднээс болж толгойн эргэж гэнэ үү гэж гайхав. Нөгөөтэйгүр тэр эцэст нь түүний зөвлөрөв дагаж гаднах нойртой хувцаа тайлж хатаахан толж чулуун дээр тай. Калли хүйтэн чичирч одоогийн арга нь удаан үргэлжлэхгүйг ойлгов. Тэрээр үргэлжлүүлсэн хөдлөх эсвэл би битэйгээ наалдах гэсэн хоёр хон сонголт байгааг шийдэв. Өөрийгөө зүгээр гэж зүтгэсээр Айшаа татгалзав. Тэрээр өөрийгөө дулаацуулахын тулд дасгал хийж өгсөн ч бүсгүй хөлцөр байлаа. Тэрээр түүний дэрэгд очиж гараас нь хөвчлэн өөрийнхөө ороход бүсгүй цачирдав. Энэ бол өвлийн хүйтнийг даван толохын тулд цэргүүдийн хэрэгждэг арга тул дулаан дахын тулд бие биедээ наалдах нь зайлшгүй чухал гэдгийг тэрээр тайлбарсав. Түүнийг хамгаалах нь өөрийнх нь амьд үлдэх хамгийн чухал зүйл гэдгийг тэрээр нэмж хэлв. Хөдлөх тэнхээгүй болсон тул тэд дулаацахын тулд гараа хооронд нь холбож шүнийг өнгөрөхөөр шийдэв. Өглөө болоход тэд хүйднээс салсандаа тайвширсан мэдрэмж төрөв. Калли ээжээгээ салгаж чадахсыг асуухад тэрээр чадахгүй бол өөрөө гэх мэтээр ичтэйгээр хариулв. Тэрээр түүнийг одоо ч хатуу царайлсаар байгааг ойлгов. Тэгтэл Айшийн өмнөх шөнөөс хойш юу ч игээгүй гэдгээ дурджээ. Үүний дараа манай хүү голоос загас барьж хэсэг болгон хувааж түнд өгөв. Хоолоо идсэний дараа тэд голын эрэг дагуу үргэлжлүүлэн болохов. Тэд бүлэгтэйгээ нийслэхийн тулд урсгалыг дагаж явахыг санаж болгов. Айшаа дээрэмчдээс айсар байсан ч түүнийг азруудаад химэн хинэггүй царайлав. Гэсэн хэдий ч тэрээр түүнийг тайвшруулахын тулд чадах бүхнээ хийж аюулгүй аяллыг хүсч байлаа. Айшаа түүнийг ажиглаж явахдаа түүнийг өөр болохыг олж мэдэв. Тэрээр боо шиг ашигладаггүй. Бусад энгийн хөвгүүд ширч харагддаггүй бодж байлаа. Түүний нууц сагцаан нь түүнийг татаж бүх зүйлийг үл харгалзсан түүний дэргэд аюулгүй мэдрэмж төрж байв. Дээрэмчин бутны цаана нуухтан тэдний хүлээж суужээ. Тэрээр Айшаа зөрүүж барь цааны мөнгө асууж байна гэж бодож байлаа. Тэрээр залуу боксны хармагц түүнийг дуусгахаар төлөвлөжээ. Буд шүүхэд Калли Айшаа хоёр удахгүй цэргүүдтэй уулзах тухай ярьсан ортож байгааг тэр харжээ. Дээрэмчин тэдний хөв тавилангаас явуулсан боломж гэж үзэж хөрөв. Калли зэвсэнгүй байсан ч өөрийгөө болон Айшааг хамаг хүчээрээ хамгаалахад бэлтгэв. Дээрэмчин үүнд шоолж зэвсэнгүй байна гэж шоолов. Тэрээр Каллиг алж охиныг авч чадна гэж санал хийж
түүний хот тасаа өмнө хамт цагийг өнгөрөөнө гэж хэлв. Зан шихийг ус харгацсан манай боксчин гол дотор гав гинжнээсээ салсан нь инзэг байж дороолсныг мэдэж байсан ч өөрийгөө болон Айжийг хамгаалах шийдвэр төгс хэвээр үздэв. Дээрэмчин тэнхээ өөд сэлмэж хизүүлэн хортон бөгөөд өхөлт хүрэх цогцлуудыг өгөв. Каши ихний цогцлоноос хортон болтож амтсан ч дээрэмчин түүний хэр удаан тэсхийг асан шалав. Сэжимний урт хүрэх зай нүхшин аюултай сэрж болж тэд хэсэг хугацаанд ийм байдлаар үргэлжлэв. Айжагийн хашгирах чимээтэй зэрэгцэн Каши хасар тонож дайртаас бэлхэг ярагчлав. Гинт тэрээр өөрийн ялалтад хүрсэн өмнөх нэгэн тулаанаа санав. Зөсөвтэй өрсөлд хүчин эсрэг нүцгэн гараар ялахын тулд дайсан лууга дайрч арах хэрэгтэй гэж тэр ойлгов. Дээрэмчин Каши дайрч байгааг хараад бодов. Тэр өөрийнхөө хувь заяаг хамгаалж байна. Гүйвшгүй шийдэмгий байдлаар Каши цаг ойртуулж байна. Амжилтад хүрэхийн тулд ирнэ аюулыг төвчих ёстойгоо мэдж байгаа тул тэр дайсны сахар бүсийг өөрийн талд ашиглаж хөвлөр үн зохисноор дээрэмчин орсож түүнд дахин ортно гэсэн хэдий ч түүний нудрах дээрэмчний ирүүнд хүчтэй зөхөж босгож авахд манай хүү бэлэн байв. Цаг алчгүй тэрээр түүнийг тохоогоороо шууд зөхөж газарт унах. Тэрээр унахтаа гараасаа сэрмээ аждав. Дараа нь тэр ядарснаа мэдрэн газарсав. Ам тэмцсэн дээрэмчин дахин тавцлахоор бодно. Түүнийг үйлдэж хийхээс өмнө Айжа түүний гар хүрэх зайнаас сэлмийг нь хурдан шуурч аваад түүнийг гутаах гэж орцсныг нь бодон цээжлөө натхав. Түүний шийдэмгий байдлыг харсан Каши түүнийг энгийн нэг хатагтай биш гэдгийг ойлгов. Ядарч төлцсөн тэрээр эцэст нь амрах боломжийг өөртөө олгожээ. Тэгтэл Кацуфын ээлжийг олохоор явуулсан аврах баг гарч ирэв. Шархыг нь боох зураа нэгсэр Кашигийн шар хараа өндөр тасааг нь түүнийг сохрох шасангүй аз орчныг дурджээ. Сар өтөөч гэсэн энэ нь түүнийг илүү эргэжтэйг харагдуулж байна гэж тэр бодож байна. Түүнийг сууж ядд гадаж фирж охины наурсан талархал илэрхийлв. Каши үүнийг өөрийн үрэх хэмээн дарахнаар хариулв. Баруун түүний толцсон тулааныг мэдэхгүй хүмүүсээс ялгаатай нэг эрхийг олж авсан гэж хэлээд амархайг тушаа. Дараа нь Кашиг Садекрийг ялах боломжийг олгосон нууц техникийн талаар асуув. Тэрээр сул дорой харагдах нь өрсөлж бичдэг өөрийн төтөө үнэлж арга техник хүч чадлаа өрхөд хүрэгдэх тул өөрийн гэсэн давуу талтай гэдгийг тайлбарлав. Айжаг аварч үнэнч байдлаа баталсны дараа боксчдад сүйх тэргээр зорчийг зөвшөөрөв. Тэд эцэст нь Уэсли Дюкт хүрч Дюк Уэслийг адлав. Айжа нарыг хасуун татнаар өгтөн авчээ. Дюк тэдний аяжийн талаар асууж Айжаг хараад ээжтэйгээ ямар гайхалтай адилхан болохыг дурджээ. Буцаж харахад бүгд өөрсдийн хооронд байрж хад Айжиг Кашигийн хооронд зочилдог болохыг харуулсан байна. Тэрээр өөрийнх нь үйлчлэгч өгдсөн гэдгийг хэлээд бусад ирчүүдийг хэд төрөмгийн аимшигтай санагдсан тул өөрийг нь дагаж авахыг хүсжээ. Каши хичээл хэрэгтэй гэж бодож байсан ч тэрээр Кашиг төгс сонгосон гэж үзэж байна. Дараа нь орой хоолны үеэр Дюк Качфас түүний сургалтын төгс үеийн үеийн бүх боксийн тэмцээнд ялсан нь үнэн эсхийг асуув. Мөн тэрээр дадлагчч боксчдын ороолсон хувь нэмрийн талаар асуув. Дадлагччид одоо албан ёсны боксчид болсныг гадаж батжээ. Энэ хооронд айлаа оройн хоолны ширээний ард залхаж байв. Тэрээр эцэгтэй ямар нэг зүйл шивнийг хэлээд Кашиг хатгшаа дагаж явахыг хүсв. Хоёр тийшээ бүжинсэн олныг ажиглан хотын гудамжаар алхана. Айлаа оройн хоолны үеэр бүхчиндэж байгаа хүлээн зөвшөөрч энэ газар хизээч ирэхийг хүсдэг байснаа хэлв. Каши түүнийг биеийн тааруу байгааг ойлгов. Аав нь түүнийг нөхөр олно гэж найдаж байгаа бөгөөд энэ залуу насндаа хүний хортарх нь аимшигтэй зүйл үү гэж гайхаж байгаа хуваалцжээ. Гэсэн хэдий ч Каши түүний бод яагаад түнд чухал байх ёстой гаяв. Түнд хариулахын оронд Айжа түнд өмнө нь ийм зүйл амжиж байгаагүй байж магадгүй гэж санаж болоход нэг чихэр өгчээ. Чихэр оронд зөвхөн жим сэтдэг байсан Кашиныг хацдаг бөгөөд энэ нь гайхалтай амьттай болохыг олж мэдэв. Тэрээр чихрийг амтлах зураа Айжаны гоо үзэсгэлэн анзаарч нүдийг нь баясгажээ. Түүний сэтгэл татан байдал нь өнгөрч буй бусад хүмүүсийн анхаарлыг татдаг. Олны дунд нэг хөвшин эмгэн өргөн ширтэж байгаа Каши анзаарав. Эмгэн тэдэнд төхөөж очиод Айжаагаас мэрэг төрөлгөөгөө харуулахыг хүсв. Тэрт толцсон боловч эмгэн сонирхолтой сонсогдож байна гэд хувь тавилангаа сонсохыг шаардав. Тэд мэрэг төлөвчийн байханд луу алхаж байхдаа Айжа тэдэнд хямдрал олох болно гэдгийг дурджээ. Мэрэг төлөвч уншлагаа эхлүүлж Айжаны амьдрал дартан байхгүй гэж зөвнжээ. Бусдын амьдралтай яг ижлэх амьдрал сэтгэл хөдлөлгүй явах болно гэж үзээд тэр үүнийг сонирхолтой гэж үзжээ. Дараа нь тэрээр гэрчтийнхээ аз хэмээрийн талаар асууж мэрэг төлөв иймэрхүү асуудал төвчлэн амжилт талдаг гэдэгт итгэдэг. Мэрэг төлөвч түүний амьдралын ханин түүнд машаар дадны хүн байж болохч энэ хайрыг хүн бүр хүлээж авахгүй гэдгийг ичжээ. Айлац чирдэж яаж хариулахаа мэдэхгүй үлдэв. Дараа нь мэрэг төлөвч Кашигийн хувь тавилан бас уншихыг санал болгов. Тэрээр эхэндээ татгалцсан боловч Айжа өн төлбөргүй гэдгийг онцлон түүнийг ятгажээ. Хөвшин нэмэг нь манай боксныг хол үл мэдэгдэх газраас ирсэн гэж хэлээд уншихаа эхлэв. Тэр түүнээс тэр газрын талаар асуухад тэр ямар ч тодорхой ойлголтгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв. Айлаа сонирхож мэрэг төлөвчөөс юу гэсэн үг болохыг асуув. Эмгийн тэнгэрт байгаа металл хэсэг, моргөө сөх тэрэг, хайрцаг дотор хүмүүсийн тухай төсөөллийг дүрсэжээ. Хөвшин эмгийн эдгээр зүйлийг яаж мэддгийг ойлгож чадахгүй. Каши алмарав. Мэрэг төлөвч түүний өнгөрсөн үеийн нарийн ширийн зүйлийг их мэддэг. Хартагт Каши цачиртав. Тэрээр түүнийг ер бүсийн энергитэй
бараж асран хамгаалалт сонс түүний замд дагалдан яваа юм шиг байдаг гэж нэмж хэлв. Магадгүй тийм учраас тэр богчинд хамгийн тохиромжтой болохоор бүх цаг үед ялж байгуулдаг байх гэж айлаа тэмдэвчээ. Калли үүнийг үгүйсгэж мохор сэсэг гэж нэрлээд үүнд тэрхэн түүнийг тэнэг харагдуулж байна гэж хэлв. Айлаа үүнийг аш хэдий мэдж байсан ч боос хүн өөртөө нэрч буй байж уурч бас цачирчжээ. Гэсэн хэдий ч мэрэг төрөгч Каллиг боос гэдэгт итгэж чадахгүй байсан бөгөөд ийм энергитэй хүн хизээч боос байж чадахгүй гэж бодож байв. Дараагийн 3 хоногт Калли айлааны уурыг харахыг хичээв. Нэг өдөр ордныг орхисны дараа Калли буцаж ирэхэд харуулаад түүнийг оруулахаас татгалзав. Тэг түүний эмзэг бие Гаспарыг шоолж яагаад түүнийг өдөн хатгаад байгааг ойлгохыг хичээхэд түүнийг эргэжүүлдэг. Тэрээр дуугүй үлдсэнгүү. Богшны цохилтыг амсаж үтсэн эсхийг харуулуудаас асууж нэвтрхийг шаардав. Өөрсөн нэг харуулууд томсон барин түүний зүггүй ирсэн боловч Дюк Уэсли хүндлэнгөөс орцов. Дюк харуулуудад хол засахыг тушааж Каллиг цочин бөгөөд гацсын өмчих гэж зарсав. Дараа нь Дюк Каллитай энгийн яриа өрнүүлж ийм эмзэг залуу Дорманы богсны эсрэг ялж дагаж чадна гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлв. Тэрээр Каллигийн мөрөн дээр гараа тавихтаа түүний биеийн хүч чадлыг анзаарсан ч туршлагатай богчныг ялгахад хангаж түү гэж зүтгэжээ. Энэ нь Калли ямар нэгэн чухал зүйл нууж байна гэж сэжиглэхэд хүрэлдэг. Явхасаа өмнө Дюк дараагийн тэнцээний үеэр Каллиг анзаарч байх болно гэдгээд орджээ. Калли Дюкийн зарим зан навьж цочирчжээ. Боолуудын босон богсчийн байранд ирээд Калли оюун санаагаа цэвэрлэх арга зам босгон шууд бичвэрдээ оржээ. Түүний хувьд бичтгэж бол бүх асуудлын хамгийн сайн шийдэл юм. Засваршааны үеэр найзууд нь түүний цайр цаг хугацааны талаар асуухад тэрээр амьсгал багцсан мэт санагдсан гэж тэдэнд хэлв. Өдөргүй тэдний дасгалжуулагч бүх богсчийг зөвлөж Дормантуудыг бусад чадвартай богсчид ойрцоо бичвэр хийж байгааг мэдэгдэв. Оролцогчдын тоо ихэж бүртгүүлсэн хүмүүсээр хэрийн нүүрсэн байж магадгүй гэж тайлбарлаад тэмцээнд оролцохгүй байхыг оюутнуудтай зөвлөв. Тэр үед Торрес тэмцээнээс зайлсхийх нь үнэхээр аттай эсэх талаар ирждэж байв. Нэг сар үнийг баталжээ. Гэсэн хэдий ч Торрес шийдэмгий байж нэг сар тэднийг сургалтын талбайд хорж үлдэх санаатай байна уу гэж асуув. Тэр хинч байсан тул хот бэлэн харагдаж байгаа боловч багш түүнийг өртсөн шатнд түүнтэй адил амгална. Тулаанчид хөвчлэн хурдан хасагддаг гэж санаалаад хөвлөөр өнөшгөлөө. 10 удаа ялж байгуулсан боксчинд тулгарна гэдг нь өмнө нь өөр 10 хүнийг ялсан хүнтэй тулж байна гэсэн үг гэдгийг тэрээр тайлбарлав. Оюутнууд цөвлөрч Торрес уучлалт гуйхаар ойртож очив. Хин нэгэн хүчтэй байсан ч ганц бүрэн алхам хийвээ сүрэлт хүргэж болцсохгүй гэдгийг тэрээр тайлбарлав. Дараа нь тэрээр зүгээр байгаагаа батлахыг хичээж буй хүчөөрөө иргэв. Гэтэл хүмүүс Мангасын тухай шимэлдэх чимээ хорон сонсогдов. Энэ бол Дорманы Мангас гэж хүмүүр шимэлдэж байна. Урагшаа харах зураа нэг сар Дорман Мангасыг тэнд авчрахын тулд бүх зүйлийг хийж байгаа бололтой гэж дурджээ. Мангас үнэхээр хүмүүн эсрэг талаар хүжөө хөвчлөр эргэлдэж эхлэв. Гэвч тэдний дасгалжуулагч түүнийг их хүчлэн Мангастай зөвлөдөг гэдгийг санаалав. Мангас үнэхээр хүмүүн эсрэг талаар Каллиг гайхаж байв. Түүний хувьд Мангас бол Дорманы Мангас гэж нэрлэгддэг уран зөгнөлт ертөнцийн Мангастай төстэй юм. Аюултай тулаанч болох энэ Мангас нэг жилд 76 тулаанд ясаж байгуулжээ. Боксчид түүнийг ийм амжилтад хүрч чадна гэж бодон идэвхтэй ярилцав. Калли тэрээр өдөрт 3-4 удаа талалддаг байх ёстой гэж таамаглажээ. Мангас nëцгэн гараараа хүнийг урьж тасдаж чадна гэсэн яриа тарж түүний нэр хачинчтэй тохирч явах шиг байна. Тэр үед айд сандагсан нь эрт хүчээ түүнтэй нүүр талхаас татгалзсан боловч тасгалжуулагч тэдэнд мастер тэдний боксчийг создорой гэж үзэж байгаа. Тул боломж олдохгүй ч байж магадгүй гэдгийг санаалав. Энэ Мангас тэрнтэй харьцуулахад өөр төр зүйл шиг санагддаг. Тэр үед Кужо Каллиг түүний нудраг Мангасуудад хүрэхгүй гэдгийг сануулж, өөр газар руу дайрах нутхгүй мэд санагдаж магадгүй гэж таамаглахад хүргэдэг. Гио түүний үндсрэлийг хачин орж үзээд заримдаа сэжигж байгаагаа хэлв. Тэр энгийн хүн биш байж магадгүй юм. Хэсэг хугацааны дараа бүгдээрээ цөвлөрч өжөгдсөн тулааны хуваарийг шалгав. Баруун Дорман гадагтай дахин таарчдаж, бүгд огрын өмнө бууж өгөх байх гэж таамаглахад гадлах тулаанч бүхнийг шийднэ гэдэгт итгэлтэй байна. Үүнээс сонсоод нэг сар санаа нийлхийн сацсан үдэж хатах юм бол татаачтайгаа итгэхгүй шарон дээр сууж мэднэ гэж анхааруулхад гадлах үүнийг сайн мэдж байгаагаа итгэв. Тэрээр ийм Мангастай нүүр тулах тэнэг хүн байхгүй гэж үзэж байна. Энэ үед Дормон огрын нэр хүндийг дурсаж өнгөрсөн удаад 3 тулаанчийг хүндэтгэх гэж орцсон юм гэж мэдэгдэв. Нэг сар гайхаж Дормон тэр тулаанчдыг ачсан юм биш үсттэй гэж хардж байна. Гадлах 3 тулаанч огртой тулах хөстэй басан бөгөөд үүнийг тэдэнд оноосон хүчин яш гэж үзэж байсан. Тухайн яриа сонсжээ. Дараа нь тэд хуваарлуу харахад ихний өдөр толцох ба харин Калли Кижандар 2 дахь өдөр нь толцохоор болжээ. Бас ихний өдөр болох өөр өрсөлд хүчтэй хийх огрын тулааныг хараад баруун гадлах өрөвдөх сэтгэл төрөв. Ихний өдөр ирж Уэстрийг цэнгэлдэх хүрээлэн үзэгчдээр дүүрэн байв. Огр өөрийгөө түн шиг амтантай өрсөлдөж дийлэхгүй бөгөөд амьд үлдэх магадлал баг гэдгийг ойлгосон айсан тулаанчийн өөдөөс харж зогсов. Огр анги шиг хурдан бөгөөд авар хатам хад шиг дайрч түүнийг ямар ч хүчгүйгээр хол шидэв. Баруун Дормон огрт багнуудыг гинтээж болохгүй гэж сануулснаа санангаа гүнгийн уучлалт гуйж засварыг дахин амж явахдаа дотроо нууцхан баярч байлаа. Энэ зур Калли яагаад энэ амтныг огр гэж нэрлсэнийг хан хажуу талаас нь ажиж байв.
Учирнын хүнтэй ямар ч төстэй зүйлгүй. Олон түмэн цугларч тулаан чиг аж цасыг нь урсгахыг шаардсан дөрвөлтөн. Айдас татсан тулаанч бууж өгч өшөөлгүйсэн ч огөр үзэгчид түүнийг өөрийнх нь арт өгөхийг хүсэж гэн гэж хэлв. Үзэгчид ямар ч өрөвч сэтгэлгүй харагдах бөгөөд очирсан. Калли ийм аимшигтай өвчийг тулааны үеэр хизээч харж байгаагүйгээ ойлгов.